За орой минь. Амралтын өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр хэдүүлээ. Итгэл ба эрүүл мэнд гэсэн сэдвтэ та өөртөө итгэлтэй хүн мөн үү гэд өөртөөс нэг асуугаад тий. Энэ сэдвийн дагуу та хэд өөртөөхөө юу гэдгийг та нар маань бас комент хэсэгтээ өөрийнхөө бодлоо бичээд яваарай. За тэгээ шеэр хийгээд хуваалцах тусмаа илүү сайн шүү. За тэгэхээр бид нар итгэлгүй байдлаасаа эрүүл мэндэ алдах тохиолдлууд маш ихээр байдаг. За дээр нь эрүүл мэнд дээр ямар нэгэн зовоортой, өвчтөй, шаналгаатай байсан үедээ итгэлгүйгээсээ болж эрүүл мэндэ хэвийн байдалтай хүрэхэд хугацаа их алдаад идэг гэсэн үг. Тэгэхээр энэ итгэл гэдэг зүйл эрүүл мэндтэй чухал буюу салшгүй холбоотой байдаг байна. За энэ талаар хэдүүлээ ярив. Танд одоо ямар зовөр байгаад байна вэ? Тэ эрүүл мэндийн толгой өвддөг, хэдэн жил өвдөж ийн, өтгөн хатдаг, хэдэн жил өтгөн хаталттай явж ийн, тэ? Нэг бол ходоод нь өвддөг, юу ч хийж болно, даралт нь ихсдэг. За энэ зовоорууд хэдэн жил тантай хамт байгаад байна вэ? Үүнийг та хамгийн эцсийн цэгээ тавих цаг нь ирсэн гэж бодож гин үү? За энэ хүртэл бид нарын нөгөө нэг итгэлтэй холбоотой байдаг байна. Жишээлбэл за одоохон энийг жоохон багасгач тийм үү? Тэгэхээр итгэл алдсан үедээ ямар нэгэн одоо жишээлбэл ийм байдаг байхгүй юу? Одоо итгэл буюу таны ноён нуруу хизээ хугарсан бэ гэдэгтэй холбоотой байдаг гэсэн. Жишээлбэл бид нар ямар нэгэн эмгэг, зовөр, аль эсвэл урам хугаралт, сэтгэл зүйн дарамт тий авцсан байж идэг өнгөрсөн үеэсээ. Тэгсэн мөртлөө энэ урам хугаралтаас санаа зовлтоос уур уцаараас стрессээс салахгүй үедээ за энтэйгээ бид нар насан туршдаа явах юм шиг бодож идэг. Гэхдээ энэ нь бас өрөөсгөл ойлголт болчиход байна те. Итгэл маань нэмэгдэхийн хэрээр эрүүл мэндийг олж авах боломжтой байдаг. За орж ирсэн хүмүүс маань орой минь бусдаа түгээд шеэр хийж өгөөрэй. Тэ? Танаас асуух зүйл өрөөсөө та өөртөө итгэлтэй хүн мөн үү? За энэ итгэл гэдэг зүйл маань эрүүл мэнд дээр яригдана, мөнгө санхүү дээр яригдана, ажил, карьер, амжилтан дээр яригдана, бизнес дээр яригдана, тий? Бүх салбар дээр яригддаг. Тэгэхээр өнөөдрийн хувьд за орой минь энэ итгэл маань алдснаасаа болж тий эрүүл мэнд алдахад бид нар бүх юмаа алддаг. Нөгөө нэг ажилдаа очиж чаддаггүй тий. Нэг бол орлого маань зогсдог. Орлого зогсоод ирэхээр мөнгөөрөө дамжигдаад ирдэг хэрэглээнүүд маань хязгаарлагдаад ирдэг. Түүнтэй холбоотой, мөнгөтэй холбоотой хэрүүл маргаан тий үл ойлголцол гэр бүл дээрээ үр хүүхэд дээрээ хань ижил аав ээжтэйгээ үл ойлголцлууд үүсэт ирдэг. Итгэл гэдэг холбоо маань бат байж иж эрүүл мэндтэй байж гин. За эрүүл мэндтэй байх тусмаа бид нар нөгөө ажилдаа явах цагтаа нартаа тий ажил бизнесээ эрхэлдэг, мөнгөө олдог. Үүгээрээ бид нар ажил амьдралаа залгуулдаг. Ийм нэг нэгнээс харилцан хамааралтай гинжин хэлхий шиг зүйлүүд байнга л таныг тойрсон эргэлдэж байдаг гэсэн үг. Тийм үү? Тэгэхээр аль нэг салбарт, аль нэг одоо хэсэгт маань алдаа гарсан үедээ бүх зүйл ингэж болохгүй байгаа юм шиг, бүтэхгүй байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Энэ үедээ таны нөгөө итгэлт нь хугардаг, ноён нуруу хугардаг. Нөгөө талаараа бид нарын хамгийн сайн хайртай гэсэн хүн болгон маань юу гэдэг вэ гэхээр эрүүл мэнд доголдоход тий аль эсвэл толгой байнга өвдөд байхад нэг зовёртой юмыг байнга хэлэх тусмаа нөгөө хүмүүс маань юу гэж ярьдаг вэ гэхээр чиний байнга ингэж ах юм тий нэг юм хийх гэхлээр ийм л байгаад ах юм. Нэг юм төлөвлөх гэхлээр чи байнга хойш нь татчихийдیں۔ Нэг болохоор нэг бизнес эрхлэе гэж бодохоор байнга л нэг шалтгаан гарч ирэх юм аа. Яагаад бид нарын ажил амьдрал урагшилдахгүй юм бэ?
гэж үгэлдэг. Чи байнга л ийм байх юм аа. Тэ? Бид нарыг доош нь чихдэг. Уг нь бол тухайн хүний бас буруу биш байдаг, тэ? Доош нь чихий гэж боддоггүй. Сэтгэл санаагаар унгай гэж ч бас боддоггүй. Уг нь тухайн зүйлийг сайжруулахын тулд бид нарын одоо хайртай хүмүүс маань энэ зүйлүүдийг хэлдэг байгаа. За түүнийг таны тарих, бидний тарих яаж хүлээж авдığım бэ гэхлээр шууд автоматар нөгөө сөрөг талаас нь хүлээгээд авчдаг. Үүнээсээ болж өөрийнхөө нөгөө ноён нурууг хугарах, тэ итгэл маань алдрах. За би өөрөөсөө үүдгүй юм аа. Нэг бол яг энэ үедээ яг ингэж ажил карьераа, ажил амьдралаа, тэ мөнгө маань ингээд бүтэх гэхлээр ийм асуудал тулгарчих юм аа гэдэг зүйлүүд толгоонд өөрийн ирэхгүй бодогддог. Энэ бодол нэг нэгээрээ бодогдсоор байтал байнга ийм давтамжтай байсаар байтал жишээлбэл нөгөө нэг далайг хүртэл нэг туслаас бүтдээ штэ. Яг тэрэн шиг нэг нэгээрээ бүтэхгүй зүйлүүд, боломжгүй зүйлүүд, нэг бол ер нь бол боломжгүй зүйл гэж байхгүй штэ. Тэгсэн мөртлөө жижигхэн нэг бэрхшээл тохиолдоход өөртөө ингэж хязгаар тавьчдаг. Байнга болж байгаа юм шиг хүлээгээд авчдаг тарих. За тухайн нэг жижигхэн бэрхшээл дээрээ бид нар бүдрэхгүй гарах юм бол тэр давааны сан дахиад их боломж байгааг харж чаддаггүй юм билээ. Тэгэхээр тархины заримдаа зөв ч гэсэн заримдаа буруу зүйлүүдийг бид нарт сануулж хэлж анхааруулж идэг. Уг нь тархи маань бид нарыг ямарваа нэгэн зүйлээс болгоомжлуулахын тулд болгоомжтой байгаараа унжуул яахын тэнцээ нүх байгаа гэдэг зүйлийг сануулдаг болохоос биш. Тий аюулгүй байдлыг мэдрүүлдэг болохоос биш бид нарыг хязгаарлаад чи чадахгүй. Чи тий арчаагүй. Чиний бизнес, чиний эрүүл мэнд дээрдэхгүй гэдэг зүйлийг өрдөөсөө хилдэхгүй байдаг бахны. Хилдэхгүй гэсэн үг. Тэгээ түүнийг бид нарын тарих автоматар тэгж хүлээгээд авдаг гэсэн үг. Нөгөө итгэлийг маань хугартлаа би өөрөөсөө болохгүй маа. Аль эсвэл жишээлбэл тэ ажиллаа, карьераа өсгий, тэ ажил дээрээ ямар нэгэн тушаал дэвший гэж бодоод өөрийнхөө хийж чаддаг, мэддэг зүйлүүдийг хийгээд байхад тэр маань агцтай дэвшил гардаггүй. Үүний шалтгаан нь юу байдığım бэ гэхлээр нөгөө нэг далд ухамсарт маань тий далд ухамсар гэж таад маань мэдэх бах тий далд ухамсарт маань бичигдсэн зүйлүүд чи чадахгүй бол яах вэ? Алдчихвал яах вэ? Эн чин амжилтгүй бол яах вэ гэдэг тохионуудыг нөгөө улаан сигналуудыг өгсөөр байдаг. Үүнтэй холбоотой за би чадахгүй бол магадгүй би чадахгүй болчвол хин нэг нь маань одоо намайг буруу хэлэх үедээ тий намайг шүүмжлэх үедээ гэдэг бодлоосоо болж бид нар өөрсдийгөө хязгаарлаад ирдэг. Жишээлбэл хүнд өвчтөе хүн байлаа гэхэд жишээлбэл хүнд хавдартай хүн байлаа гэхэд за би одоо эцсийн шатандаа орсон юм шиг надад өгөхөөс өөр сонголт байхгүй гэдэг бодол дээсэн байдаг. Бараг 80-90% нь тийм байдаг гэж боддоо. Тэгэхээр 10% нь эрг үзэл бодолтой өөртөө итгэх энэ өвчнийг даван туулъя гэсэн итгэл үнэмшилтэй байдаг учраас энэ өвчнийг идэхгүй гэдэг өвдөлтийг хүртэл даван туулж идэг. Ийм түүхэд одоо мянгараа зөвхөн Монголд гэлтгүй гадаадд те маш олон кейсүүд байж идэг. Тэгсэн мөртлөө бид нар нөгөө нэг өөрсдийнхөө тархины болгоомжлолоороо жижигхэн арсны шалбархаа байсан ч гэсэн тэрэндээ итгэдэггүй. Дахиад би унчвал яах вэ? Тэ хүнд өвчин тусчвал яах вэ гэдэг болгоомжлол санаа зовлтынхаа ард энэ итгэлгүй байдал байнга дагалдж идэг. За тэгвэл энэ итгэлийг хэрхэн яаж бий болгох юм бэ гэд асуулт гарч ирж байна те. Хэрхэн яаж өөртөө итгэх итгэлийг бий болгох юм бэ? Өвчнийг даван туулждаг, хүнд өвчин туссан ч гэсэн ямарваа ажил амьдрал маань бүтлгүүтэй байсан ч гэсэн бизнес эрхлэе гэсэн ч гэсэн одоо байгаа мөнгнөөс илүү их орлоготой байж чадна гэдэг бодлыг тээ гэсэн ч гэсэн өөртөө итгэлгүй байдал маань бид нарыг байнга хязгаарлаад идэг.
За тэгвэл энэ итгэлийг баттай, суйртай, үндэстэй, унахааргүй хэн нэгэн чи чадахгүй гэсэн ч гэсэн би чадна гэдэг итгэлийг хаанаас олж авах юм бэ? Тэ? Ийм асуулт төрж ийн тэ. За тэгвэл энэ итгэл өрөөсөө хүн болгоны дотор байдаг. Хүн болгоно хүчтэй байдаг. Энэ нь өөрийгөө хайрлах, хайраар гарч ирдэг итгэл. Хүн өөрийгөө хайрлаад ирэхээрээ нөгөө итгэл маань нэмэгддэг, бат суйртай болдог. Жишээлбэл та хэд мэддэг те, маш олон жил ургасан модны үндэсүүд нь бат байдаг, суйртай байдаг, унахгүй хичнээн давлгаатай, салхи шуургатай байсан ч гэсэн үер ирсэн ч гэсэн тэр үндэс бах байдгаараа бүр газарт гүн шигдсэн байдаг. Уг нь хүн хүртэл яг модтойгоо адилхан байдаг байхгүй юу? Ялгаа нь модноосоо ялгаатай нь ухамсартай, арай энергийн төвшөнд дээд ухамсартай гэсэн үг. Тийм үү? Тэгэхээр бид нар модноос арай илүү энергитэй, арай илүү хүчтэй, чадвартай, итгэлээ өсгөх боломжтой. Яг мод шиг нөгөө хүн болгонд энерги байдаг шүү дээ. Энергиуд үндэс хүрд байдаг. Энэ үндэс хүрд маань бат байх тусмаа бид нарын итгэл үнэмшил тэр хэмжээгээрээ гүн байдаг. Гүйхэн дөнгөж суулгасан моднууд чинь хурдан унчдээ шүү дээ, тий? Салаад ундаг. Салхи шуурга ирэхэд яг тэрэн шиг мод, тэрэн шиг яг сэтгэлгээтэй хүн байх юм бол хин нэгэн чи чадахгүй гэсэн үедээ чи итгэхгүй одоо юу гэдэг юм те, эмчнаар хүртэл хэлдэг шүү дээ. Хүнд өвчний оншийг сонсонгуудаа за ямар ч байсан сэтгэлийн хаттай байгаараа тэдэн сар үлдсэн байх шүү юу гэдэг юм те. Тиймэрхүү үгнүүдийг хэлдэг. Гэхдээ ийм үгийг сонссон маш олон түүхүүд дэлхий дээр зөндөө байдэн шүү дээ. Бид нарын мэддэг те. Тэр идэхгүй гэсэн өвдөлтийг, өвчнийг даваад гарсан. Тэр хүч нь хаанаас гард юм бэ гэвэл нөгөө нэг итгэлээс гарч ийн. Би итгэн тэ өөрийгөө хайрлаж байгаа хүн би итгэн гэсэн тэр үндэс маш гүн суусан байдаг учраас нөгөө хүнд өвдөлтийг, хүнд өвчнийг даваад гардаг. Түүнтэйг адилхан бид нар амьдралаа сайжруулъя. Тэ сайхан амьдралыг бий болгоё. Монголдоо ч гэсэн бид нар маш сайхан амьдралтай байх боломжтой. Одоо юу гэдэг юм те, юмны үн өссөн, инфляц болсон ч гэсэн бид нар энэ жижигхэн тархинд байгаа чагтыг буюу төгжиг мултлахад л бид нар сайхан амьдрах боломжтой байдаг. За жишээлбэл энэ итгэл үнэмшил бол ерөөсөө бидний хийдэг бүх юмны гол буюу төв нь занглаа нь байдаг гэсэн үг. Тэгэхээр та одоо өөрийнхөө амьдралдаа сэтгэл хангалуун байна уу гэж асуух юм бол үгүй за яах вэ те, тэгсхийгээд болж байна гэж хариулж байгаа бол таны өөртөө итгэл үнэмшилтэй нь сул байна. Та юунд итгэхгүй байгаа юм бэ? Та өөртөө итгэхгүй байна уу? Өөрийнхөө чадвартаа итгэхгүй байна уу? Өөрийнхөө хийж чаддаг гэдэг зүйлдээ итгэхгүй байна уу? Яг та юунд итгэхгүй байна вэ гэдгийг та нэг бодоод үзээрэй. Манайхан бас гөрөвч юунд комент хэсэгтээ бичээд яваарай. Та одоо байгаа амьдралдаа сэтгэл хангалуун байна уу? За байгаа бол байгаа гэдгээ бичээрэй те, 100% би сэтгэл хангалуун байгаа гэд. Байхгүй гэж байгаа бол за нэг 80% та 70% та гэж бодож байвал түүнийг 100% хүргэхэд таны итгэл юун дээрээс алтраад байна вэ? Итгэлтэй нь юунаас болж унаад байна вэ гэд асуугаад үзээрэй. Эрүүл мэнд дээр байж болно. Мөнгө, санхүү, ажил, амьдрал, карьер, бизнес дээр байж болно. Аль нь дээр ч байж болно. За манайхан бичээд өгөрөө 40% тука маань тий. За тэгэхээр юун дээр та
өөрийгөө итгэлгүй байна гэж бодож ийн вэ? Таны ноён нуруу хаана хугарчаад байна гэсэн үг шүү дээ. Тэ? Юг хий гэхээр таны итгэл унаад байгаа юм бэ? Энэ итгэлийг та нэмэх хүсэлтэй байна уу? Өөртөө 100% итгэлтэй болъё гэдэг хүсэл байна уу? Энэ хүсэл байхад таны одоо энэ 40%-т нь 100% байх боломжтой. Ер нь хүн гэдэг амьтан чинь нөгөө сэтгэлийн амьтан гэж бид нар ярьдэн шүү дээ, мэддэг. Тэгсэн мөртлөө сэтгэлээр унсан үедээ яахаа мэддэхгүй хүн. Хин нэгний тусламж хэрэгтэй байдаг, хин нэгнээс дэмжлэг авмаар байдаг, хин нэгний урмын үг хэрэгтэй байдаг, тэ хин нэг нь магтаасаа гэж хүсдэг, хин нэг нь надад юу гэдэг юм зөвлөгөө өгчдөг болоосоо гэж хүсдэг. Гадаадад байдаг. За гадаадад байдаг учраас таны итгэл алтраад байгаа мó? Тэ? Ялгаа байхгүй, би ч гэсэн гадаадад байдсан шүү дээ. Тэгэхээр Монголдо бид нар гадаадад байсан ч гэсэн юм хийх боломжтой. Аль эсвэл та хин нэгнийг санаад байна уу? Тэ? Хин нэгнийг өгөөлээд байна уу? Гадаадад байгаа ах トゥ хамаатан садан маань тийм Монголд байдаг, одоо уулзаж амжаагүй хэдэн жил болчлоо, очиж чадахгүй байна, тийм юу гэдэг юм. Юу ч байж болно шүү дээ. Хүнд маш олон одоо тийм шалтгаанууд, аль эсвэл боломжгүй байдлууд байдаг. Гэхдээ яг юу юм бэ гэдэг нь зөвхөн таны дотор хариулт нь бийж идэг. Тэгэхээр бид нар үзэг цаас нийлүүлсэн үедээ үүний гаргалгааг олж авах боломжтой, тийм. Тэгэхээр одоо итгэл гэдэг зүйл өөрөөсөө таныг өөрийгөө хайрлах үедээ бий болж ирдэг. 100% нэмэгддэг байгаа. Тэгэхээр та өөрийгөө хайрлаж чадахгүй байгаагийн илрэл нь энэ итгэлээр дамжигдаад биднэрт одоо мэдрэгддэг, илэрхийлэгддэг гэсэн үг тийм. Тэгэхээр та өөртөө би чадна, би өөрийнхөө итгэлийг 100% гартаа атгацсан байна гэж яг одоо өөртөө итгэж эхэлсэн тухайн цаг мөчөөс үеэстэй таны амьдрал тийм амьдралын төлөө одоо тусгаж эхэлдэг. Энэ нь та өөрийнхөө одоо байгаа амьдралдаа сэтгэл хангалуун болоод ирдэг гэсэн үг. Тийм үү? Тэгэхээр итгэлгүй хүн одоо байгаа амьдралыг дээрдүүлэх боломжгүй. Энэ мянга хичээгээд боломжгүй гэсэн үг. Учир нь бид нар нөгөө муухар аргаар өөрийнхөө мэддэг чаддаг зүйлээрээ амьдралыг босгох гээд урагшлуулах гээд зүтгээд байдаг. Гэтэ ихэнхдээ итгэл маань алдарсан байдаг. Тэгвэл тэр итгэлийг хаанаас олдсон бэ гэвэл та өөрийгөө хайрлах замаараа олдог. Тэгэхээр өөрийгөө хайрлна гэхлээр ерөнхий одоо утгатай болчиход байна шүү дээ. Тэгэхээр өөрийгөө хайрлна гэж яг юу гэсэн үг юм бэ? Тэг яг юу хэлээд байгаа юм бэ те? Өөрийгөө эрхлүүлээд те дэлгүүр хэсээд өөртөө гой зүйл аваад илүү одоо те үнэтэй хувцас өмсөд, үнэтэй одоо машин унаад, үнэтэй хаусанд амьдраад, аль эсвэл үнэтэй ресторанд ороод те үнэтэй сүнх барихыг өөрийгөө хайрлна гэж хэлээд байгаа юм уу? Үгүй. Тэ? Сэтгэл зүйн хувьд өөртөө сэтгэл хангалуун байгаа үедээ л хүн өөрийгөө хайрлаж ирдэг. Тэгэхээр та өөртөө сэтгэл хангалуун биш байна, өрөөлд ч сэтгэл хангалуун биш байгааг илэрхийлээд байна, тийм үү? Тэгэхэд нэг асуултыг асуух юм бол энэ саяны нөгөө гинжин хэлхээ шиг нэг нэгнийхээ араас ингэж хөвөрсөөр байгаад хамгийн сүүлдээ эцсийн одоо зогсоол нь төгжийн эргэж өрөсөл та өөрийгөө хайрлах, өөрийгөө хүлээн зөвшөөрөх, өөрийгөө таних, өөрийнхөө одоо эргэн тойронд байгаа зүйлүүдийг хүлээн зөвшөөрөхөөс л эхэлт юм аа. Тийм үү?
Тэгэхээр бүх зүйлийг хүлээн зөвшөөрөөд өөрийгөө хайрлаад ирсэн үедээ хүн нөгөө нэг итгэл гэдэг зүйлийг бий болгоод ирдэг. Өөртөө итгэлтэй болоод ирдэг. Унсан ч гэсэн угаасаа унахгүй. Ямарваа нэгэн алдаа уналт болгоно бид нарт. За энэ зүйлийг сайжруулах гэсэн дохой байдаг болохоос биш, чи чадахгүй гэсэн өртөөсөө биш, тийм үү? Түүнийг бидний тарих юу гэж ойлгодог вэ гэвэл чи чадахгүй, арчаагүй учраас, сул дорой учраас, чи мэддэхгүй учраас энэ зүйлийг чи өмнө хийж байгаагүй учраас чи чадахгүй байгаа дэ л гэдэг дохойг өгдөг. Үгүй шүү. Тэгэхээр бид нар нөгөө тархины бодлуудаас ирсэн буруу ойлголтыг зөвөөр нь болгож зөв ойлгоод ирэхээр нөгөө нэг амьдрал маань сайжраад ирдэг. Сэтгэл хангалуун болоод ирдэг. Одоо байгаа амьдрал маань өөрт маань таалагдаад ирдэг. Үүний сан нөгөө нэг итгэл маань өсөж байгаатай холбоотой байдаг бахнэ. Тийм үү? За хамгийн сонин зүйл нь одоо энэ хязгаарлагдмал бид нарыгтэй хязгаарлаад идэг тийм итгэл үнэмшлүүд таныг одоо өөртөө шалтгаан тоочод байна гэж мэдхгүй болтол таныг хуурч байдаг л гэсэн үг. Саяны түрүүний хэлсэн зүйлтэй. Тэгэхээр та чадахгүй биш. Зөвхөн энэ зүйлтэй арай энэ ямарваа нэгэн зүйлийг хийхэд арай өөр талаас нь хийгэрэй гэдэг л дохой хэлээд байна. Тэрнээс биш таныг чадахгүй гэсэн өртөөсөө бишээ гэдгийг хэлж байна. Үүнийг тарих маань ингэж те чи чадахгүй штэ болохгүй штэ те чи хизээ ийм хийж ийсэн юм бэ гэдэг зүйлийг одоо те таны хажууд байгаа ойр дотны хүмүүсээр дамжуулаад хилүүлж идэг. Түүнийг та үний юм шиг хүлээгээд авдаг. Энэ зүйлүүд надад маш олноор тохиолдож байсан. Жишээлбэл одоо 20 онд маш ихээр би уналтанд орсон үедээ хэн нэгний дэмжлэг хэрэгтэй болж исэн. Тухайн үедээ миний итгэл одоо Тука-Тукагийн бичиж байгаа шиг 40% та байгаагүй. Минийх бүр одоо тэг заасан байсан. Бараг хасах руугаа орсон гэж хэлж болно. Тэр итгэлийг хамгийн одоо дээд түвшин байдаг бол тэр хүртлээ өсгөж чадсан маань одоо миний тэр өөрийгөө хайрлах ухаантай минь холбоотой л гэсэн. Тийм үү? Тэгэхээр хүн юм чин хүн нөгөө сэтгэлийн амтан гэж хэлсэндээ тэгэхээр сэтгэлээрээ унах тохиолдолд сэтгэл зүйн одоо ямарваа нэгэн уналтанд ордог. Нэг бол сэтгэлээ удирдах чадахгүй, нэг зүйлдээ ууралдаг, бухимддаг, санаа зовдог, стресстдэг, санаа алддаг гэх мэт ийм сэтгэл хөдлөлүүд байнга бид нарт байдаг. Түүнийг мэдрэх нь тухайн хүнийг дараагийн шатандаа ахиулах нөгөө нэг итгэлийг олж авахын тулд тэр сэтгэл хөдлөлүүдийг бид нар мэдэрдэг. Тэрнээс биш хин нэгэнд уураа гаргах, хин нэгнийг чичлэх хамгийн муухайгаараа хэлэх зүйл өртөөсөө биш. Тэгэхээр өөрийгөө ойлгоно, өөрийгөө хүлээн зөвшөөрнө гэдэг маань саяны сэтгэл зүйн асуудлыг өөрөө ойлгоход л оршоод байна. Тийм үү? За та тэгэхээр эрүүл сар бол санхүүгийн эрхчлөөнд хүрэх зорилгод баян хүний сэтгэлгээтэй нийцхүйц итгэл үнэмшлийг суйрлаж чадах юм бол та бид итгэлийн эрүүл мэндийн мөнгөний ур чадварын хувьд ч гэсэн зорьсон зорилгод өрөөсөө хүрч чадна. Тэгэхээр танд өнөөдөр ажил амьдрал карьер чинь мөнгө төгрөг чинь хангалттай таны бодсноор биш байгаа бол та өрөөсөө итгэлээ нэмэхэд л хангалттай. Итгэлээ нэмхийн тулд танд юу садаа болоод байгаа юм бэ гэдэг одоо гаргалгааг олж авахад танд өрөөсөө бичиж өөр өөртөөгөө ярилцсаж нэг бол юу гэдэг юм мэддэг хүнээс тусламж авдаг хүнээс таныг одоо чичлэхгүйгээр таныг гоочлохгүйгээр аль эсвэл одоо
чи чадахгүй гэж хэлдэхгүй тийм хүнээс тусламж аваад явж болно гэсэн үг. Жишээлбэл одоо менторууд, коуч нар маш олон болцсон шүү дээ. Тэгэхээр тийм хүний мэрэгжлийн хүний туслалцаа авах тусмаа бид нарын саяны итгэл маань өсөх хугацаа маань богиносдог. Тэр хэмжээгээрээ амьдрал маань арай илүү хурдцтай өсөж, дэвжиж, хөгждөг. Ер нь бол хүн ганцаараа ганц мод гал болдоггүйтэй адилхан хүн ганцаараа ямарваа нэгэн асуудлаас бэрхшээлээс гарахад хүнд байдаг байхгүй. Тийм учраас мэддэг, чаддаг хүнээс тусламж авах нь хамгийн хурдан бөгөөд үр дүнтэй аргуудын нэг байдаг. За миний хувьд ч гэсэн яг тэгж тэр замаараа гарсан хүнээс тусламж авах замаараа гэсэн үг. За ерөнхийдөө итгэл, эрүүл мэндтэй бид нарын ажил амьдрал өрөөсөө ажил амьдрал, мөнгө санхүү, санхүүгийн эрхчлөөнд хүрэх, ур чадвараа дээшлүүлэх энэ болгон маань ердөөсөө энэ итгэлтэй салшгүй холбоотой байд юм байна. Одоо зоосны хоёр тал байдаг бол түүний нэг тал нь таны итгэл, нэг тал нь таны амьдрал. Амьдралаа дээшлүүлэх гэвэл нөгөө тал нь итгэлээ нэмжээж бидний амьдрал дээшилдэг. Нөгөө сэтгэл санаа маань өөдрөг байдаг. Өөртөө итгэлтэй байдаг. Амьдралаас ханамж авдаг, таашаал авдаг, гой сайхныг мэдэрдэг гэсэн үг. Тийм үү? Итгэлгүй хүн мянга хажууд нь гой зүйл байсан ч гэсэн түүнийг хардаггүй. Учир нь нөгөө нүдний хаалтан буюу нүд нь хаагдсан байдаг. Харах хараагүй болцсон байдаг. Нүд нь харсан ч гэсэн одоо юу гэдэг нь харах нүд нь одоо сохорсон юм уу гэж заримдаа тэгдэж штэ бид нар. Тэрэн шиг нүд маань хаалттай байдаг. Тэгэхээр итгэл гэдэг зүйл маш чухал байдаг бахны. Эрүүл амьдрахад, аз жаргалтай амьдрахад, чанартай амьдралыг бүтээхэд За энэ Джон Адисон гэдэг мундаг хүний энэ үг байгаад энэ амьдрал дээр ялахаасаа өмнө оюун санаагаа ялна дэлгээд бид нар хэн нэгнийг ялах гээд байнга өөрийнхөө хүчээ тарамддаг, хүчээ алддаг, энергээ түнд зориулдаг, зарцуулдаг. Тэгсэн чинь өөрийнхөө оюун санаа буюу нөгөө нэг муухай бодлуудыг, муу зүйлүүдийг ялна дэлж чаддаггүй. Тэгэхээр энэ оюун санаагаа ялан дэлсэн үедээ бид нарын амьдрал цэцгэлтэй юм байна. Тийм үү? Тэгэхээр оюун санаагаа ялан дэлгээд байгаа маань саяны бид нарын сэтгэл хөдлөлтөө уялдаа холбоотой байгаад байна. Сэтгэл хөдлөлөө удирдах чадахгүй нөгөө шарн ихссэн уур уцаар нь нэмэгдсэн байх юм бол ихсэх тусмаа энэ нь хэн нэгний зүрхийг шархлуулах, хэн нэгний амьдралд хутах одоо араас нь хутах шаах тийм мэдрэмжүүдийг байнга бид нар өөрийн мэдлгүй өгж идэг, санаанд өгөө хийж идэг. Ихэнхдээ тухайн хүнийг муу муухай болоосоо гэж боддоггүй мөртлөө өөрийнхөө сэтгэл хөдлөлдөө дийлэгдээд энэ зүйлүүдийг хайртайгийн нийгэмд ойр дотны хэн нэгнийхээ зүрхийг шархлуулаад байнга одоо тэр итгэлийг унгааж идэг, суйруулж идэг. Тэгэхээр эргүүлээд хэн нэг нь бас бид нарыг яг ийм зүйлдээ оруулдаг. Тэгвэл энэ итгэлийг маань унгаасан ч гэсэн унахгүй байх суурь нь зөвхөн таны дотор, бидний дотор бийж идэг. Тэр хүчийг л бид нар одоо баттаа, суйртай байлгахад нөгөө нэг боловсрал гэдэг зүйл хэрэгтэй байд юм байна. Итгэл үнэмшил гэдэг зүйл хэрэгтэй байд юм байна За оюун санаагаа ялан дийлье гэж бодож гин үү? Та нар маань сая энэ дээр хэлсэн бид нарыг оюун санаа маань ингэж өөрийн мэдлгүй хавханд ортлоо унгааж идэг, өөрсдийгөө хуурч байдаг. Тэгэхээр нөгөө сэтгэлээ сонсооч гэж заримдаа ярьдаг Чиний сэтгэл чамайг хуурахгүй, дотор хүнээ сонс гэж бид нар мэддэг мөртлөө түүнийг яаж сонсох юм бэ? Сэтгэлээ ойлгож мэддэггүй. Тэгэхээр
оюун бодол маань бид нарын одоо гаднаас олсон мэдлэг маань боловсрал маань хуурмаг байдаг, маш гүйхэн байдаг. Салхи шуураад л нөгөөдхтөө унах магадлал өндөр байдаг. Тэгэхээр мэдлэгтэй хүн шиг, боловсралтай хүн шиг бид нар тархиараа урд тархиараа шийдвэр гаргах мөч болгондоо өөрсдийгөө хууч идэг, унжидаг, шалдаа орж идэг. Тэгснээс бид нар сэтгэл зүрхээ сонсож байж өөрийнхөө оюун ухааныг удирдах боломжтой. За манайхаа асуух зүйлүүд байна уу? Идэвхтэй сонсож байгаа оролцогч нартай баярлалаа. Уналтаас шийдвэр гаргаж иж бид нар одоо итгэлийг олж авдаг. Нэг талаараа шийдвэр гаргаагүй үедээ уналт дотроо бүр орцсон, живцэн байдаг. Уналтанд байгаагаа ч гэсэн ухаардаггүй, ойлгодоггүй гэсэн. Учир нь бид нар нөгөө нэг гаднаасаа дээрээсээ өөрийнхөө сэтгэл зүрх, оюун бодол төр юу болж байгааг анзаарахгүйгээр дотроо хутгалдсан байдаг учраас дээрээсээ харах нүд маань хаагдчихдээ юм байна. Түүнээс олж юу гэдэг нь алдаатай шийдвэр гаргаж гин үү, алдаагүй шийдвэр гаргаж гин үү, өөртөө итгэлтэй шийдвэр гаргаж гин үү, үгүй юу гэдгээ ч гэсэн анзаардаггүй юм байна. Тэгэхээр амьдралаа сайжруулахын тулд бид нар оюун бодолтой буюу нөгөө итгэл гэдэг зүйлийг босгож, сайжруулж байж ич итгэлийн хүчээ нэмжиж амьдрал маань сайжирдаг байх нэ. За манайхаа асуух зүйл байхгүй бол өнөөдрийн лайва өндөрлөе . Та өөртөө хэр сэтгэл хангалуун байж чаддаг вэ? Чадахгүй бол итгэлээ нэмнэ гэдэг ерөнхий одоо тайлбар өгнөлт байгаад байна . За амжилт хүсье дараагийн лайваараа уулзъя. Нэр бас нэг зардуулах чи дараагийн 5 дахь өдөр Zoom-ээр эрүүл мэнд биш юу юм бэ? Мөнгө ба сэтгэл хөдлөл гэдэг сэдвээр маш гоё Zoom уулзалтыг Mind Focus багаас зохион байгуулах гэж байгаа. Тэр Zoom уулзалтанда та гэдгийг урьж гинэ. Тухайн үедээ Zoom линкийг бол хаалттай групп дээрээ тавина. Таад маань оролцохыг хүсэж байгаа бол групп дээрээ нэвтрээд Zoom-ээр орж ирээд дараагийн 5 дахь өдөр 19 цагаас болох байгаа. Тэгэхээр мөнгө ба сэтгэл хөдлөл гэхлээр яаж мөнгө сэтгэл хөдлөлөөсөө болж мөнгийг бид нар өрн таран хийдэг вэ? Аль эсвэл сэтгэл хөдлөлөө удирдан байж мөнгөтэй болох арга замуудын талаар хэлэх болно гэсэн үг. За амжилт хүсье.